төр орооны маань хорооны хурал 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд 2 өдөр хилцэгдэж одоо явахаар бол тогтож батллаа. За мөн одоо нийс төр ороонд дуудагдах, гэрчээ дуудагдах хүмүүсийн нэрсийг бид бас тогтлоо. Ер нь бол хэлцэж тогтсон. За энэ нэрсээ дуудагдах хүмүүст бол ер нь бол одоо Улаанбаатар хотын замын төвжирэлийг бууруулах сайд, за тэгээд засаг дарга их мэтчлэн ийм хүмүүс бол дуудагдахаар бол болж байгаа. За нийсийн одоо нийт нотлон баримтыг шинжин судлах сонсголт 3 бүлэг асуудлуудыг хэлэлцсэн. За нийс одоо дуудагдах хүмүүсийн хүрээнд бол 98 гэрч давхарсан тоогоор бол 98 гэрч дуудагдахаар бол болж байна. За дуудагдах нэрсийн товчхон бас та бүхэнд танилцуулъя. За Ж.С. Сүхбаатар Монгол Улсын сайд нийслэл Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах үндэсний хорооны дарга асан дуудагдана. За Ц. Батгэрэл нийслэл Улаанбаатар хотын авто замын төвжирэл бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга дуудагдана. Д. Сумья базар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан дуудагдана. Ж. Самдаг Сүрэн нийслэлийн засаг даргын эдийн засаг дэд үтсийн асуудал хариуцсан 1-р орлогч асан ийм хүн дуудагдагч байна. За Д. Мөнх Эрдэнэ нийслэлийн засаг даргын зөвлөх асан, И. Баатархүү нийслэлийн засаг даргын тамгын газрын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч асан, Өв Гамболд нийслэлийн засаг даргын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга. За энэ Наранбаатар нийслэлийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн хэлтсийн даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч, Г. Содбаяр нийслэлийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгч асан. Гэх мэтлэн ер нь бол одоо тодорхой энэ худалдаа авах үйл ажиллагаанд оролцсон ийм албан тушаалтангууд орж байна.